сайн мэцхан уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр боловсролын зөвлөгөө 2 бичлэг маань хүрэх болно. За жил ирэх тусам Ирланд улс руу хэлний бэлтгэл, бакалавр, магистраар суралцах оюутан залуучуудын тоо маш их болж байгаа. За мөн насны хязгааргүй учраас хэдэн ч насны хүн хэлний бэлтгэлээр явах боломжтой. За тэгэхээр үүнд тулгуурлан яг хэлний бэлтгэлээр 100% өнгөө суралцах боломж байдаггүй талаарх одоо илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр тийм боломж байдаггүй гэвэл мэдээж байдаг аа. За тэгвэл яг ямар сургууль нь яаж олгоод байгаа юм бэ гэдэг талаархыг танилцуулъя. Магадгүй энэ сургуулийг зарим хүмүүс мэдэх бах Griffith College гэдэг. За тэгвэл Griffith сургуультай танилцъя. Griffith сургууль нь 1974 онд үүсгэн байгуулагдсан өдгөө 50 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа 50 жилийн туршлагатай хувийн том сургууль байгаа. Одоогоор гадаад улсын маш олон үндэсний оюутнууд ирж суралцдаг учраас нийтдээ бараг 7000 гаруй суралцагчтай. За мөн манай Монголоос ч гэсэн очиж суралцдаг байгаа. За Ирланд улсад гэвэл Dublin, Cork, Limerick гэсэн 3 томоохон хотод кампустай сургууль байгаа. За Dublin кампустай академик англи хэл нь явагдана. За Cork, Limerick кампуст нь хэлний бэлтгэл нь ерөнхий англи хэлээр явагддаг байгаа. За тэгвэл хамгийн эхлээд Dublin кампусын танилцуулъя. За Dublin кампус нь нэгт академик англи хэл явагдана. Яаж орох вэ гэвэл Duolingo, IELTS-ийн оноотой, за эсвэл англи хэл нь сайн мөртлөө хараахан шалгалт өгж амжаагүй байгаа оюутнууд маань хамрагдах боломжтой. Тус сургуулийн тестийг бөглөөд 40% тэнцэх юм бол шууд академик англи хэлд нь Dublin кампуст нь суралцах боломжтой болдог. За Cork, Limerick-т нь бол ерөнхий англи хэл учраас байгаа төвшин дээрээ шалгалтаа өгөөд шууд хэлний бэлтгэлдээ суралцах боломжтой. За одоо төлбөрийн талаар танилцъя. За Dublin, Cork, Limerick 3 яг өөр өртөгтэй байдаг учраас төлбөр нь ч гэсэн өөр байдаг. За жишээ нь Dublin нь бол академик англи хэл явдаг учраас нэг ойролцоогоор Монгол төгрөгөөр ярихад нэг 14-өөс 15 сая төгрөг одоо хэлний бэлтгэлийн төлбөр нь болдог. За Cork салбарын төлбөр 13 саятай байдаг, Limerick-ийнх нь нэг 10 саятай байдаг гэсэн үг. За энэ сургалтын төлбөрүүдэд юу багтаад байгаа юм бэ гэхээр сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, сурагч хамгааллын даатгал, IELTS болон TAI шалгалтын төлбөр, ном сурах бичиг ордог байгаа. За өнөө мэдээлэлтэй танилцж дууссан учраас одоо хэрхэн 100% өнгөө суралцах байдлаар танилцъя. За энэ хэлний бэлтгэлүүд дээр суралцаад үргэлжлүүлээд бакалавр, магистртаа суралцах юм бол хэлний бэлтгэлийн төлбөр нь шууд хасагддаг байгаа. За жишээ нь Cork хотыг сонглоо гэд Cork хотын хэлний бэлтгэлд нь нэг 13 саяар явлаа гэхэд эхний удаадаа тэр төлбөрөө төлнө. За тэг үргэлжлүүлээд бакалавртаа орох юм бол бакалаврын төлбөр нэг багадаа 43 сая байдаг гэж авч үзвэл 13 сая нь хасагдаад үргэлжлүүлээд яг Griffith сургуулийн шууд 30 саяар бас бакалавртаа суралцах боломжтой болно. Мөн дээрээс нь IELTS-ийн оноотой оноо аваад IELTS-ийн 6.5 онооноос дээшээ оноо авах юм бол 20-оос 30% тэтгэлэг бол хангалттай аваад хангалттай 20 эдийн саяар суралцах бүрэн боломжтой байдаг. За Griffith College-ийн энэ Beyond English буюу хэлний бэлтгэл үнэгүй хөтөлбөрийг Монголд яг ямар агентлаг явуулдаг вэ гэвэл Ирландын боловсролын төв яг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа оруулж ирсэн байдаг. Тэгэхээр Ирландын боловсролын төвийн дээр очиод мэдээлэл аваад мөн Griffith College-ийн Beyond English хөтөлбөрт нь хамрагдах юм бол одоо үндгүй хэлний бэлтгэл суралцаад үргэлжлүүлээ бакалавр, магистртаа тэтгэлэг хүртэл аваад явах боломжтой байдаг. Тэгэхээр аль болох боловсролын байгууллага маш чухал сонгох хэрэгтэй. За энэ сургууль байгаа, энэ сургуулийн онцлог давуу талыг нь маш дэлгэрэнгүйгээр мэдээлэл аваад мөн санхүүгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй явъя гэвэл яалтчгүй Griffith College нь Ирланд улсад хамгийн боломжтой байгаа юм аа. Үргэлжлүүлээд бакалавр, магистртаа суралцах хүмүүст энэ хэлний бэлтгэл нь маш тохиромжтой, маш гоё боломжийг олгож өгдөгөөрөө илүү онцлогтой учраас өнөөдөр ингээд тайлбарж мэдээллийг хүргэж байна. За яг одоо 12 дугаар ангид байгаа, за эсвэл бакалавра төгсөж байгаа, магистраар төгсөж байгаа хүмүүс нь бас Ирланд руу суралцах оюутнуудаас нэлээд байгаа байх. За шинэхэн төгсөгчдод ялангуяа энэ бол үнэхээр давуу тал болдог. Мөн яг Ирланд улсад нэг 3-аас 4 жил амьдрах тийм төлөвлөгөөтэй хүмүүст бол их тохирсон гэсэн үг. Эхлээд бид нар хэлний бэлтгэлээр л явна. Хэлний бэлтгэлээр яваад үргэлжлүүлээд
одоо 10 жилийн сурагчдын хувьд бол одоо бакалавртаа шууд ормоор байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс өмнө IELTS-ийн оноо байхгүй байгаа бол хэлний бэлтгэлээр яваад тэгээ үргэлжлүүлээ бакалавртаа орох юм бол санхүүгийн хувьд ч гэсэн хэлний бэлтгэлийн хан төлбөрийг асуулчид буюу буцаагаад авчиж байгаа учраас хэлний бэлтгэлтэй үнгүүгээр шууд бакалавр магистртаа хөнгөлөлтөөр суралцаад явна гэсэн үг. За Гриффит сургууль дээр мэрэгжлийн хувьд бол маш өргөн сонголттой. Яг одоо ирээдүйд ч гэсэн эрэлттэй мэрэгжлүүдээр суралцуулдаг байгаа. За тэгэхээр яг ангаахын хувьд бол яг хүний их юм, шүдний эмч гэдэг яг нарийн мэрэгжлэр бол суралцуулдаггүй. За эм зүүж сувилах уу тэр чиглэлийн мэрэгжлүүдээр суралцах юм бол бас боломжтой байгаа. За мөн IT, за маркетинг, гих мэтчлэн маркетингийн менежер, бизнесийн удирдлага, гих мэтчлэн бүх мэрэгжил бол байгаа. За мөн хэдэн жил суралцлага гэвэл бакалаврт нь 3 жил, за магистрт нь 1 жил. За жишээ нь бизнесийн удирдлага нь бол бакалавраар 4 жил суралцдаг. Гих мэтчлийн мэрэгжлийн бас онцлогоос шалтгаална. За хүсгийн бол бас магистртаа хүртэл 2 жилээр суралцах боломжтой. Танд бас сонголтыг олгодог гэсэн. За төлбөрийн хувьд бол бакалавр нь хамгийн багадаа 43 саяас эхэлдэг. Тэрнээс дээшээ мэрэгжлээс шалтгаалаад нэмэгддэг гэсэн. За магистр нь бол бас 53, 52 сая хавцаагаас эхэлдэг. За тэрнээс дээшээ бас ялгаатай болоод ирнэ. За төлбөрөө бол яаж төлөх вэ гэвэл эхний удаадаа Монголоос явж байгаа бол бүтэн заавал ер нь төлнө. За тэгээд үргэлжлүүлээд сурахтаа одоо улирлаар нь ч юм уу төлөх бас тийм боломжийг бол сургууль нь олгодог байгаа шүү. За энэ талаарх бас мэдээллийг хүргэсэн зөв байх. За тэгээд өнөөдөр бол Ирланд улсад 100% үнэгүй суралцах боломжтой сургуулийн талаар мэдээллийг хүргэлээ. За мөн хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй зөвлөгөөг авсан гэдэгт итгэлтэй байна. Миний зөвлөгөөтэй хамт байсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр удахгүй уулзцаая.